Хүүхдийн байгууллага хөдөлгөөн өсч хөгжсөний 100 жилийн анх хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хүүхдийн байгууллагын өсөлт хөгжлийн төвхийг цаг хугацааны 5 үйлчлэлээр харуулсан нэгдсэн тоглолт Open Mic, хувцас загварын шоу, 3 эсрэг 3 загсан бөмбөгийн тэмцээн, үндэсний бүхий барилдаан зэрэг урлаг спортын олон тэмцээнийг зохион байгууллаа. Хүүхдийн баярт анх удаа ингэж олон нийтийн газар юмд оролцож байна. Амар гоё юм. Олон хүүхдүүдтэй харьцаад ингэж гоё юмд оролцоод үнэхээр гоё юм. За тэгээд энийг бэлтгэхэд нэлээх ядарсан хэдээс ингээд үнэхээр гоё үзүүлж чадлаа. Үнэхээр хүлээлтээсээ давж чадсан бидэд. Миний бодлоор хүүхдүүдийн дунд болохоор язгуулан гадуурхалт нэлээд байгаа ах гэж бодож байна. Тэрийг болохоор яаж хийх вэ гэхээр хүүхдүүдээ ингээд бүгдийг цуглуулж аваад гоё ярилцаад ингээд татна. Ярилцвал илүү хурдан шийдэгдэх юм болоо гэж бодож байна. Өнөөдөр бол хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдөр. Би ч гэсэн өөрөө хүүхэд бас би ч гэсэн өөрөө баярлна. Тэгээд би ер нь бол багасаа ер нь бол хөдөө өссөн. Тэг хөдөө өсгөр ер нь бол хүүхдүүд ч одоо хөдөө өсгөр ер нь бол 6 сарын 1-ээр ер нь амар орж ирэх байдаг. Өнөөдөр бол нэг тийм л өдөр байна. Их хүүхдүүд цугласан байна. Сая хүүхдийн баярын агарах хэмжээнд орсон. Тэгээд бүжгийн цэцлэг гэдгсэндээ бусад хүүхдүүдийг хараад игээд маргалж хийжилчихсэн. Парк дээр очино. Одоо тэгээд анааийнхаа тоглолтыг үзсэн. Анаа би амжилт төсөй гэж хэлсэн. Би бас том ах ихнээстэй хамт дагаад бүжгэлсэн. Баярын өдөр гоё. Сайн нэг юм бодсон гэсчээ. Чих бүх төлөвчтэйсэн. Бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. За би 100 жил зарсандаа маш их баяртай байна. Тэгээд үнэхээр их гоё юм боллоо. Тэгээд 6 сарын 1-ний баярын мэнд хүргэе. Гоё тоглоомнууд ааж гоё хөгжилдөж тоглож байна. Ээжхаа 100 жил зарахын тулд дийл өмсөж ирсэн байгаа. Их ойгоо хугацсан үйл ажиллагааг 6 дугаар сарын 4-нд үргэлжлүүлэн тэмдэглэх юм. Хүүхдийн байгууллага хөдөлгөөн өсч хөгжсөний 100 жилийн анх хүрээнд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг бүтэн жилийн туршид зохион байгуулахаар төлөвлөжээ. Урангаа аймагт хүүхдийн байгууллага хөдөлгөөн өсч хөгжсөн 100 жилийн ойгоо 2025 оны 6 сарын 1-ний өдөр 2025 оны 6 сарын 4-ний өдрүүдэд хийхээр төлөвлөлөө ажиллаж байна. Ер нь бол хүүхдийн байгууллагын ойн хүрээнд хүүхдийн өрөөлийн хүч хамгааллын газраас олон үйл ажиллагааг жилийн туршдаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тус үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн байгууллагын гадна талбайг бохижуулж цэцэрлэгт хүрэн хүрээлэн байгуулах 100 жилийн номон гаргах хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр театартайгаа хамтран зорилттой жүжиг тавих зэрэг олон ажлуудыг төлөвлөлтөд хэрэгжүүлж байна. Уранга аймгийн хэмжээнд 41.6 мянга буюу нийт хүү амын 36.1% нь 17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.3% нь эрэгтэй, 48.7% нь эмэгтэй хүүхдүүд байгаамаа.